За хамгийн анхны талархлын баяр цэцэгт хяруулгүй 3 хоногийн дасарсан бут авсан бар байсан. Та мэдхүү? Yes? No? Maybe? За сайн бацхан уу. Би Батинх байна. Талархлын баярын минь төргий. За магадгүй зарим нь хөөхөн. Бид нарт ямар пяд байна гэж хэлж магадгүй. За яг би Америкт амьдардаг болохоор бас энийг талархлын баярыг тэмдэглэдэг. За тэгээд яаж Америкчууд энэ цацагт ярвал бэлдэж хийж иддэг. Яаж энэ баярыг тэмдэглэдэг талаар нэг сонирхол гэж бодлоо л да. За талархлын баярын түүхийн хувьд гэх юм бол нэлээд сонирхолтой түүх байдаг. Зүгээр товчхон хэлэх юм бол Европоос ирж Америк төвд суурьшсан тэр суурьшигчд эхнийхээ өвөл нэлээд хатуу өвлийг туулсан байт юм байлээ. Тэгээд ирж суурьшсан нийт хүмүүсийн талан чад. За тэгээд үлдсэн хүмүүст нь болохоор энэ уугуул иргэд нэлээд тус хөргөж загасчлах уу, яаж одоо тэр эрдэнэ шишиг тарих уу гэдээ одоо энэ хоолундны хувьд хүртэл тусалцаа үзүүлсэн байлээ. Тэгээд дараа жил нь болохоор эдгээр нарай нэг овоос ихэд тэр талархсан талархлаа илэрхийлж тэр уугуул иргэд зөриулж 3 хоногийн бут пари зохион байгуулсан байт юм байлээ. За тэгээд тэрнээс хойш л яах вэ тэгээд эдгээр чинь өөрсдөө Европоос ирсэн янз янзын өвчин тахлаа явж тараагаад тэгээд нөгөө уугуул иргэд нь бүгдээрээ чад. За тэгээд дан тахлаарч бүгдээрээ чадчих явах. Тэгээд яах вэ бүгдээрээ Америкийн нэгдсэн улсын одоо энэ уугуул иргэдийн харамсалтай хувь төрөг бүгдээр мэдж байгаа хөө. Европоос ирсэн суурьшигчд одоо яаж бүгднийг бодоолгосныг. За тэгээд тэрнээс хойш ерөөсөө бараг 200 жил энэ тэр талархлын баяраа тэмдэглээгүй байж байгаа. Сүүлээр тэр одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Линкольн гэдэг хүн хуульчилж олон одоо Америкийн албан ёсны баяр болгож тэмдэглэсэн байт юм байлээ. Тэгээд тэр нь болохоор 11 сарын сүүлийн 7 хоногийн 4-р өдөр болгон жил болгоны тэмдэглэхээр одоо тэгж хуульчилсан. За Туркийн хувьд гэх юм бол тухайн үед бас Линкольнд одоо энийг баяр болгооч гэж захиа бичижсэн Америкийн одоо тэр зохиолч хүүхэн одоо зохиолч юм уу бичээч одоо сонины бичээч юм уу тэр хүүхэн тийм хүсэлт гаргаж ирсний хажуугаар бас энэ Thanksgiving-ийн ширээн дээр юу тавигдах ёстой вэ гэсэн одоо нийтлэл айгүйх бичдэг байсан юм шиг. Тэрэнд нь болохоор энэ Турки орсон байт юм лээ. Тэгээд тэр Турки тавьдаг ёс бол яг тэр тухайн үеэс л эхэлсэн юм шиг үлээ. За тэгээд түүхийн илүү дэлгэрэнгүй үзье сонирхыг гэж байгаа бол энэ YouTube дээр айгүй олон гой нэвтрүүлгүүд байлаа. Тэгээд сонирхоод үзээрэй. За ингээд яаж Турки хийх талаарх ажилдаа орё да. За энэ бол 21 паундын big ass Турки байна. За энэ Турки хөлдүүгээр ирдэг. Тэгээд эртхэн хэсгэх хэрэгтэй байдаг. За Туркийн дотор нь бол ерөнхийдөө хүзүүгийн таслаад ингээд хийцэн байдаг. За тэгээд giblets энд нь болохоор элэг бөөр зүрх юм уу. За эднэрээр нь болохоор гоё Турки соус хийж болдог. За үзүүлнэ. За ингээд Туркиг бол хуурай брайн болно. Wet brine гэдэг нойтон брайн амталгаа юм. За би энэ удаад wet brine буюу одоо нойтон амталгаа гэж үзүүлээ. За энэ дотор нь болохоор би ерөнхийдөө нор 2 cube, thyme, rosemary, за давс, элсэн чихэр. За ер нь элсэн чихэр давсаарч амталж болно энгийн хийлээ гэхэд би бол дээр нэмээд нэг жоохон хит юм нэмсэн. За тэгээ усны хувьд гэх юм бол 6 quart усаар хэрглэж जैन тэгээд ийм нэг
том сав олоод Туркийг хийж хэрэгтэй. За зарим нь магадгүй энэ төмөр савнд хийхээр хордож төмрийн хордлого болж өгөхгүй юу гэж шилж магадгүй. Миний энэ сав бол stainless. Тэгэхээр ямар нэгэн хор байхгүй. Ямар нэгэн уралд орохгүй гэсэн. За би ингээд гадаах газ грил дээр өнөөдөр Туркийг хийн. За ингээд нөгөө чийгшүүлэгч усаа хийчин. За энэ нөгөө нэг өнөр амт оруулдаг нөгөө модны өрц холц байна. За ингээд минийх болохоор 3 гал хэсэгт галасдаг. За 2 талынх нь өнөөдөр асаана, голынх нь унтраачна. За тэгэхээр Туркийг доор осон шууд халуун галаар одоо болгож төлж шатаахгүй гэсэн үг. За ингээд ажиллая. За ингээд нөгөө Туркийг ойролцоогоор Брайн дотроо 20-с 24 цаг одоо болгосон, дэвтээсэн. За тэгээд ерөөдөө ингэж тавьснаар нөгөө амталсан энэ ус Брайн маань Туркинд махандаа нэлээ гүн шингэж орж өгдөг. Тэгснээр махан өөрөө айгу зөөлхөн шүүслэг юм гоё болж өгдөг. За тэгээд энэ маха одоо тэгээд ахад 2 дахь амтлагыг хийн. Гадна талын амтлага. За тэгээд энэ илүү дутуу унтсан арс марс Туркийн сүүл мөл бүх юм тайраад цэвэрлээд ингээ янзлж яваад тэгэхээр шатчихдаг. За ингээд нэг бүтэн цаг болсон Туркийг хатаана гадна талын. За тэгээд дараа нь энэ binder түрхэд olive oil. За тэгээд хуурай амтлагч одоо дээр нь цацнаа Туркийн дээр. За тэгээд ямар ч завсар зайгүй эргэн тойрон бүх одоо хэсгийг ингээд цацаад амтлаад өгнө. За амтлагчинд болохоор paprika, onion powder, за garlic powder, тэгээд black pepper, salt. За эдрийг холиод ингээд ямар ч завсар зайгүй сайхан цацаад амтлаад өгнө. За тэгээд Туркийн дотроо зарим хүмүүс болохоор одоо нэг тарьдаг шприц шиг юмар масл, шингэн масл ч юм уу эсвэл янз янзын шүүс, амтлагч тийм юмнууд шахдаг. За тэгээ шахчуулна. Арьсан дотор нь бас маслж ихэд олон одоо ширхэг хэрцэн масл одоо арьсныхын завсар, мах арьсныхын завсар чихэд бас амталж хийж болдог. За тэгээд амтсныхаа дараа энэ хөл болон далавчин одоо энэ butcher twine гэж үү. Энэ butcher юуне хоолны одоо энэ уяа гэх юм уу даа. Монголоор яаж орчуулдаг юм. За ингээд ороод гэж яг тэр эдгээр нь ингээд ийш тийш унжис салбаагаад төлөгдөх маягтай болчиход байдаг. Тийм учраас бүгдийг ингээд Туркинд ингээд сайн уяад ингээд баглаад өгнө. За тэгээд Туркийг стаф хийж болно. За тэр нь болохоор хатсан талах сухаар ногооны холцтой нэг тийм хачир амтлагч байдаг. Тэрийг энэ чэйжнийх нь хүндэд чихэж хийдэг. За би энэ удаад хийсэнгүй яагаад гэхээр миний Турк айгу том Турк болохоор мүд тэр нь болдгоо айгу удаан цаг авдаг болохоор за хийсэнгүй. Тэг өнччлөө. За тэгээд зуухны дулааныг бол 350 Фahrenheit-ийн түвшинд барина. Тэгээд ойролцоогоор нэг 4-5 цаг болгоно. За эхлээд чэйжийг бол доошоо харуулад 2 цаг, дараа нь чэйжин дээшээ харуулад 2 цаг. За тэгээд тэр утаа гаргаж байгаа юугаа модныхаа үрцгийг нэг багаар солиод байна. За ингээд 2 цаг болгоно да. За ингээд дээр талд нь яг одоо хийх явцдаа дээр нь төрхдөг юм төрхлөг байдаг. За тэр нь болохоор масл, зүгийн бал, тэгээд apple cider vinegar, тэгээд хідэн сармис, тэгээд clove.
За энэ яадгүй гэхээр ерөнхийдөө одоо Туркийн болох явцад гадна талын айгүй гоё шаргал, айгүй гоё тийм өнгөтэй болгож өгөхөөс гадна бас баг зэргийн гоё амт оруулдаг. За тэгээ энийг гал дээр жоохон буцалгаад хайлуулад сарамсуудаа ихтэй жоохон бяцлаад эсвэл жоохон хэрчээд хийж хэрэгтэй байдаг. За тэгээд ерөнхийдөө төрхтэй бол халуун бүлээнээр нь төрхнө. За тэгээд ерөнхийдөө энэ болгосон энэ төрхлөгээ ерөнхийдөө нэг 30-45 минут тутамд онгоолгоод түрхээд ах хэрэгтэй. За тэгэл нэг сайхан туркийг гоё өнгөтэй болгоно шүү дээ. Яд. За энэ бол 1 цагийн дараах хуран бүтээл байна. 350 Фahrenheit-д болгосон. За ингээд нэг буцлагсан, халаасан маслан төрхлөгээ ингээд чихнийхаа туркийнхаа гадуур ингээд шавшчин хамаагүй өрж болохгүй. Өрх юм бол нэг амталсан хуурай амтлагч нь бүгд ховхроод унчна. Явчаас ингээд нэг шавших маягаар амтлана. За одоо энэ бол 2 цагийн болсон байгаа байдал. За тэгээд ахад нөгөө төрхлөгээ төрхчээд тэгээ одоо эргүүлнэ. За чэйжин талын одоо дээш нь харуулна. Турки болгох дотор температур бол 165 Фahrenheit байх ёстой. Тэр нь идэж болох аюулгүй одоо тэр дотор дулаан температур юм уу та. Тэрнээс доош байх юм бол энэ дахиад олон энэ Туркийг бол идэхэд аюултай. За ингээд энийг дээш харуулчихна. Одоо ингээд дахиад төрхлөгээ дөрхчээд 2 цаг болгоно. За ингээд Туркийнхаа махан дээр тавьж иддэг соусны талаар ярэ. За 2 төрлийн соус Thanksgiving үеэр хэрэгэлдэг Туркийн дээр. Нэг нь болохоор зүгээр gravy, turkey sauce, нөгөөх нь болохоор cranberry sauce. За энэ удаад болохоор би зүгээр gravy, turkey gravy хийж үзүүлье. Энэ болохоор нэг туркийнхаа хүзүү болон тэр нөгөө дотор эрэхтнийг ашиглаж байгаа юм би. За ингээ нэг сайн шараад баг зэрэг ногоо игээд луун, celery одоо сонгон ч гэдэм юм. За тэгээд дээрэс нь бүгдийг нэг сайхан борлуулад ингээд шарчаад дээрэс нь chicken шил, дахины шил, жоохон thyme, тэгээд rosemary, цуу, cilantro. За тэгээд нэг цаг буцалгаж ширгээн. За тэгээд энэ чансан буцалгасан бүх юм шүүж аваад за тэгээд шилийн л хэрэглэнэ. Бусдыг хайчиж болно. За тэгээд юуны төрөнд жоохон масал одоо 4 tablespoon юм уу. За тэгээд дараа нэг жоохон гурил хийгээд за тэгээд энийг жоохон хотгож ингэж жагаад дээрэс нь нөгөө нэг шөлөө нэмээд хийчихнэ. За тэгээд нэг жоохон ахаад нэмээд буцалгаад жоохон баг зэрэг ширгээгээд давс black pepper хийж амтлаад тэгээд ерөнхийдөө gravy sauce гэдэг нь ингээ болчдөг. За нөгөө соус нь хэм бол cranberry цангис. За ийм лаацтайгаа байдаг бэлэн. За зарим хүмүүс бол өөрсдөө гэртээ бүр жинхэнэ жимс хэрглэж ийм соус хийдэг. За энийг сонирхолтой нь Туркийн дээр махан дээрээ тавьж иддэг. За энэ бол 3 цаг болсон байгаа байдал. За нөгөө ямаа сайхан түрхээд за хаа таглаад тэгээд 4 дахь цаг дээр энэ арай л болоог. За шалгая да.
тэгээд махны дотор температур 165-аас дээш байх. Тэгээд болсон гэж үзэж байна. Тэгээд бас бүх газараараа яг тэнцүү ээж чаддгүй температур нь ялангуяа тэр гоён хэсгээр болохоор бараан мах гэж яриад байгаа. Тэр хэсгээрээ жоохон удаан болох гэдэг. За тэр хэсгээ сайн хэмжээд чэйжин мах талын мах бол маш хурдан болчдөг. За ингээд билээ. За тэгээд хэрчээс өмнө бас нэг жоохон амрах хэрэгтэй. Нэг 15-аас 20 минут ч гэдэг юм. За ийм гоё зөөлхөн ялз болсон байна. За тэгээ нэг утсан юуны нөгөө модны амт үнэр айгүй сайхан шингэж өгсөн байлээ. За тэр модны хувьд гэх юм бол би cherry болон Apple модыг хольж шатаасан. За ингээд маш амттай болсон энэ мах. Бид нэр оройст орой олоороос цааттлаа ярьдсан. За тэгээ энэ жил хүмүүс зочид урьж одоо авч чадаагүй яа тэгэхээр энэ гадуур байгаа өвчнөөс болоод за тэгээ цөөхөлөөс учраас бүгдийг оройдоо бараагүй. За тэгээ маргааш өглөө нь бол халааж идсэн. Халааж идсэн чинь илүү гоё юм шиг санагдсан. За тэгээд ийм баярын өдөр. За Америкчууд бол гэр бүлээрээ ерөнхийдөө яг Монголын цагаан сар шиг Ахмад одоо өвөө эмээ дээрээ цугларддаг ч юм аав ээжиндээ цугларддаг айгу олуулаа. За тэгээд энийг идэж уугаад бүгдээрээ найргад цэнгэлдээд за оройдоо бүгдээрээ нийлж жаад кино үздэг ч юм уу одоо нөгөө Airplane, Trains and Automobile гэдэг кино гэдэг тэрийг заавал үзнэ. За магадгүй Mr. Benny Special ч юм уу. За тэгэл бүгдээрээ унтаад маргааш өглөө нь нөгөө Black Friday гэдэг нөгөө хар баасан очичаа дэлгүүрт алдсан нударган зодон хийдэг эднэр. За яг Thanksgiving-ийнхаа өглөө болохоор одоо Thanksgiving parade гэж байдаг. Жигсаал цуглаан тэрэндээ оролцсон. За тэгэл ерөнхийдөө ийм гоё талархлын баяр өдөр байна да. За үдсэн явдалд баярлалаа. Тэгээд дараа бичлэг хийхээрээ тавиад дахин уулзцгаая. I got beans, creams, potatoes, tomatoes, lamb, ram, raw, beans, creams, potatoes, tomatoes, chicken, turkeys, rat. Beans, creams, potatoes, tomatoes, lamb, ram, raw, beans, creams, potatoes, tomatoes, chicken, turkeys, beans, creams, potatoes, tomatoes, lamb, ram, raw, beans, creams, potatoes, tomatoes, chicken, turkeys, rat. Beans, creams, potatoes, tomatoes, 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 beans, 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 beans. Toasty.